За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ өнөөдөр би нэг бэлтгэн зөвлөгөө хүргэх гэж байна. Одоо инкри бэлтгэн ус маань одоо ногоо цэцэг тарьж сурвал бидэнд их хэрэгтэй тийм ээ. Одоо байгаль дээлтэй, байгалаа хайрладаг болоход юм тарьж ургуулж үзэх нь илүү чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тэгээд тийм учраас та бүхэндээ манайх одоо ийм хөөрхөн одоо ургамал тарихад зориулсан багц гаргасан байгаа. За энэ дотор нь юу байна вэ гэхээр цэцэгний болон ногооны өрнүүд байгаа. Одоо манайд их олон төрлийн цэцэг ногооны өрнүүд борлуулагдж байгаа. За энэ өрнүүдээсээ суулгаад алийг ч сонгож олно тийм ээ. За энэ өрнөөсөө суулгаад тэгээд хэрхэн тарих, үрээ яаж суулгах, үрээ суулгасны дараа үр маань яаж боожж хөөрхөн анхны навч гарах нь вэ? Дараа нь нөгөөх маань томроод ямар ургамал болох нь вэ? Ямар өнгөтэй гой цэцэг гарах нь вэ? Ямар ургамал одоо ногоо ургах нь вэ? Тэрийг яаж хэрэглэх нь вэ гэдгийг үр хүүхдүүдэд бид нэр зааж сурвал тэр нь одоо үр хойч үе үр хүүхдүүдийн маань байгаль дээлтэй ургамал хайртай ийм болгож хүмүүжихэд хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд энэ багцанд маань болохоор ургамлын үр ороод за ургамал тарихад зориулсан сав за энэ дотроо тарихад зориулсан хөрсөн ингээд байгаа. Нэгдүгээр бас нэг багц нь болохоор одоо ийм багц байна. За энд үр хөрс сав за тэгээ энийг ургуулж ажиллахад зориулсан ийм багаж байна. Ийм хөөрхөн багаж. За тэгээд шүү энэ маань ургаад ирэхээр зэрэг арчилгаанд хэрэгтэй одоо ургамал хамгаалах бодис одоо ялаа ч юм уу янз бүрийн ургамал хортонгоос хамгаалахад зориулсан ийм бодис. Тэгээ бордо ургамалч нь одоо ургах явцдаа тижэл бордо шаардна. Тийм бордо. За тэгээд цэцэгт ургамал одоо ер нь аливаа ургамлыг ургуулахад одоо ургамлын тижэл чинь бас нэг төрлийн витамин ийм юмнууд орсон. Ийм хоёр янзын багц гаргасан байгаа. За би та бүхэндээ ургамлынхаа үрийг яаж тарих талаар бэлтгэн зөвлөгөө хүргэе. За одоо энэ савнда эхлээд ингээд савчин юм дороо нөхтэй. Энэ нөхийг битүүлэх зорилгоор юм хураа хөрсөх хэрэг чи гоож штэ. Тийм болохоор зэрэг энийг битүүлэх зорилгоор юм жижигхэн салфет юм уу цаас хийгээд за тэгээ энэ дээр одоо нөгөө хөрсөө хийн. Одоо нөгөө уутанд бэлдсэн байгаа хөрс маань одоо энэ байна. Энэ хөрсөө хийж өгнө. За хөрсөө хийгээд хөрсөө их дүүрэн ирэхгүй ингээд дараа шахны хатруулж өгнө. За тэгэнгүүтээ энийг услана. Хөрсөө ихлээд усалж чийгэлж өг. Хөрсөө чийгэлээ. За ингээд баазарыг чийгэлж хөрсөө чийгэлснийхээ дараа одоо нэг ургамлынхаа үрийг тарина. Одоо энэ савн дотор эхний ээлжинд нэг 3-5 үр тарихад болно. 3-5 үрийг ингэж тарааж хийж өгнө. За ингээд тарааж үрээ тараагаад хийснийхээ дараа одоо хөрсөөрөө дахин хучиж өгнө. Одоо энэ бол нэлээд том үр тарьсан учраас хөрсөөр хучна. Маш жижигхэн үртэй цэцэг ургамлууд байдаг. Тэрний бол үрийг хөрсөн дээрээ зөвхөн байлдуулаад тавиад тэгээд хөрсөөр ингэж хучихгүйгээр шууд шүшиж услаад тэгээд орхидог байна. За одоо энийг ингэж сайхан шүшээд зөөлхөн шүшээд услаад өгчнө. Тэгтээгээд өгчнө. За одоо энийг тэгээд эхний удаадаа ингэж ядгаар утаар
бүтээж өгнө. Ядууруудаар тэгээд за үрмэн 3-7 хоног соёж ихэх ёстой. За тэгээд үрмэн 3-7 хоног цааш нь одоо дээд нь 10 хоногийн дотор бүх үр соёлсон байх ёстой. Тэрний дараа соёлсон өмнөдөө одоо энэ 35 үр хийсэн гэж бодоход 5 үрээ дахиад 5 ийм саунд энэс аяа том саунуудад хөрс хийгээд тэгээд нөгөөдхөө нэг нэгээр нь салгаж суулгана гэсэн. 3-4 навч гарсан үед шүү. За та бүхэнд амжилт хүсье. Бэлсгэн үрс минь сайхан цэцэг ногоог тарьж өөрсдийнхөө амьдрал ахуйд хэрэглээрэй.